Энэ видеонд бүгдээрээ өгөгдсөн бутархаануудыг үсэг хэрэмбээр байрлуулъя. Хамгийн хэлбэр арга нь өгөгдсөн бутархаануудын ерөнхий хуваарийг олох юм. Хэрвээ эдгээрийг ижил хуваартай болохгүй бол жишгэд хэцүү байх болно. За 9-ний 4, 4-ний 3, 5-ны 4, 12-ны 11, 15-ны 13. Хэрв өгөгдсөн бутархаануудыг ижил хуваартай болгохвол маш хэлбэрхэн жишиж болно. За эхлээд ерөнхий хуваараа олно. Үүнийг олох олон арга бий. Эдгээр тоонуудын нэгийг нь аваад бусад бүх хуваарьт хуваагдах хүртэл түүний бүх хуваагдагчдыг олно. За өөр нэг арга нь эдгээр бүх тоонуудын анхны тоон задаргааг олоод тэдгээрийн хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олж олно. Тэгэхээр 9 гэдэг нь 3-ыг үржих нь 3 тул манай хибэхийн анхны тоон задаргаа нь хамгийн багадаа 2 ширхэг 3-ыг агуулах хэрэгтэй. Харин 4 гэдэг нь 2-ыг үрждэг нь 2, иймд хибэхийн задаргаанд мөн 2 ширхэг 2 орсон байх ёстой. За хибэх 5 бол анхны тоо, иймд 5 гэж бичье. Харин 12 нь 2-ыг үржих нь 6, 6 нь 2-ыг үржих нь 3 болно. Хибэх нь 2 ширхэг 2 ба 1 ширхэг 3 агуулсан байна. Үүнийг бодох өөр нэг арга нь 4 ба 9 хуваагддаг тоо 12-т хуваагдана. За ингээд 15-ын анхны тоон задаргааг олъё. 15 тэнцүү 3-ыг үржих нь 5, 3 ба 5 нь аль хэдийн орчихсон байна. Иймд хибэхийн тэнцүү 3-ыг үрждэг нь 3, үрждэг нь 2, үрждэг нь 2, үрждэг нь 5 тэнцүү 180 болж байна. За хибэх нь 180. Одоо өгөгдсөн бүх бутархаагаа 180 хуваартай болгож бичье. За эхний бутархаа 9-ний 4 хуваарийг хэдээр үржвэл 180 болох вэ? Үүнийг олохын тулд 180-ыг 9 туваагаад 20. Ингээд хуваарийг 180 болохын тулд хүртүр хуваарийг 20-оор үржүүлнэ. Бутархаан утгыг өөрчлөхгүй тулд хүртүрийг мөн 20-оор үржүүлэх хэрэгтэй. 4-ийг үрждэг нь 20, 80. Ингээд 9-ний 4 нь 180-ны 80 боллоо. За тэгвэл 4-ний 3-ын хувьд хэдээр үржвэл 180 гарах вэ? За 180-ыг 4-т хуваая. 4-ийг үрждэг нь 45 чинь 180. Одоо хүртүрийг мөн 45-аар үржүүлнэ. За 3-ыг 45-аар үржүүлэхээр 135. Ингээд 4-ний 3 тэнцүү 180-ны 135. За одоо 5-ны 4. 180-ыг 5 хуваагаад 36. Иймд хүртүр хуваарийг адилхан 36-гаар үржүүлнэ. Тэгэхээр 180-ны 144. За одоо 2 л бутархаа үлдлээ. 180-ыг хуваадаг нь 12 тэнцүү 15. За хүртүрийг 15-аар үржүүлээд 12-ны 11 нь 180-ны 165. За эцэст нь 15-ны 13. 15-ыг 10-т үржүүл 150. 180 болоход 30 дутуу байна. 15-ыг 2-оор үржүүл 30 гарна. Тэм учраас 15-ыг 12-оор үржүүлвэл 180 бол. Хүртүр 13-ыг мөн 12-оор үржүүлнэ. 12-ыг 12-оор үржүүлээд 144 байдаг. Үүн дээр 12-ыг нэмбэл 156 болно. За ингээд анх өгөгдсөн бүх бутархааг шинэ хуваартайгаар нь бичье. Одоо эдгээрийг жишгэд хэлбэр боллоо. Өөрөөр хэлбэл бид хүртүрүүдийг нь жишнэ. Тухайлбал хамгийн бага хүртүр нь 80 байгаа тул эдгээрээс хамгийн бага бутархай нь 9-ний 4 болж байна. Дараагийнх нь 135 байна. Иймд 4-ний 3. Дараагийнх нь 180-ны 144 буюу 5-ны 4. Дараагийнх нь 180-ны 156 буюу 15-ны 13. Хамгийн сүүлд нь 180-ны 165 буюу 12-ны 11. Ингээд бүгдийг нь үсэг хэрэмбээр байрлуулчихлаа.